Ерөнхий сайдын бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтанд бизнес эрхлэгчдийн төлөөлөл 400 гаруй хүн цугласан юм а. За уулзалтын эхэнд ерөнхий сайд Монгол улсын эдийн засаг сайжирч байгааг дуулгаад Монголын эдийн засгийг хүнээр зөөрлүүл сэхээний дасгаас энгийн рүү шилжээд байна. За одоо эмнэлгээс гарч ажилдаа орох хэрэгтэй байна. За засгийн газар үүний төлөө ажиллана. За харин үүнд бизнес эрхлэгчдийн оролцооч маш чухал гэлээ. Монгол улсын шинэ засгийн газар бол хоёр том зорилтыг ханган хэрэгжүүлнэ гэж би боддог. Нэгдүгээр сахилга бот дэг журам хариуцлагыг энэ улс орнд төрийн албаны бүх шатнд тогтоох ёстой. Санхүүгийн сахилга ботыг тогтоох ёстой. Хоёрт нь улс орны урагдж байгаа эдийн засгийн уналтыг зогсоод цаашлаа сэргийх нөхцөлийг хангах ёстой. Энэ ажлыг хөрвүүлбэрийн засгийн газар надад байгаа 880 хоногт би амжуулж хийх хүчтэй л тооцоолж байгаа. Цаг хугацаа бага байна. Боломж болцоотой бүх зүйлүүдэд бид дайцаж ажиллах ёстой. Энгүүл бид нар цаашдаа улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс суурийг одоо тавьж чадна гэж бодож байна. Зарим бизнес эрхлэгчид энэ үеэр саналаа хэлж асуултандаа хариулт авсан төдийгүй за бизнес эрхлэх боломжийг хангасан хуулиа зарим албан тушаалтнууд хэрэгжүүлэхгүй байна гэж хов хүргээд авсан юм а. Манай хууль бол бидэртэй хамаатай зүйлүүд заалтууд нь бол аюул сайн. Ихтэй хэрэгжилт бол энэ дэр юу ч байхгүй нөл. Нийслэлийн хот төлөөлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын барилга байгууламжийн хяналтын элтсийн төрийн албан хаагчид Монгол улсын хууль дүрмүүдийг удаа дараалан уландаа гიშгэн захиалагч буюу мөнгөтэй эрх мэдэлтэй танил талтай хүмүүсийн эрх ашигт үйлчилж жирийн орсон суугчид болон барилгачдын эрх ашигыг асар их хохироож байгаамаа. Тэгээ 10 жил цэцэрлэг яслын хөтөлбөрт ХАП аюулгүй ажиллагааны сургалт заах ёстой гэж стандарттай байгаа боловч энийг хэрэгжүүлээ гэдэг саналыг тавиад бичиг ингээд танилцуулахаар 10 жилийн сургалтын хөтөлбөрүүд ямар ч багтаамж байхгүй гэдэг ингээд над нэг нүур ингээд галзуун ойлгохоор юм уу тийм ойлгомжгүй танилцуулга өгсөн. 3 сая төгрөг хүртэлх бараг ямар ч татваргүй авч гарнаа гэж заасан байдаг. Гэтэл энэ ерөөсөө хэрэгжихгүй байна. Чөлөөт бүсийн хуулийн дээр болохоор заачсан байдаг. Гайл нь ерөөсөө энийг хүлээн зөвшөөрдгөө урдаас хүнсний тухай хууль яриад энийг ерөөсөө гаргадаггүй. Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хөдөө аж ахуй газар тариалан эрхлэгчидтэй удахгүй уулзахаар төлөвлөж байгааг хэлсэн юм а. Тод мэдээнд уянга баясгалан.